Сайн бацхан уу, намайг Балдарчин Наранти гэдэг. Өнөөдөр би та бүхэнтэй хэрхэн өөрийгөө эерэг энергиэр дүүргэж, бусдаас хэрхэн эерэг энерги олж авах талаар ярилцъя гэж бодсон юм. Тэгэхээр өнөөдрийн гол ярилцлагын гол сэдэв маань үндсэндээ 5 урууны дасгал дээр очиж байгаа. Тэгэхээр бид нар амьдралд, бизнестэй хаасайгуу дандаа стресстэй асуудалтай тулгарч идэг. Эдгээр асуудлыг бид нар асуудал хэмээн авч үзвэл мэдээж бид нар байнгын энерги алдна. Бид нар амьдрал бидрийг сорж байгаа сорилт буюу жижиг дасгалууд гэдээ аваад үзчихвэл бидэрт энэ юу ч санагдчихэдэг. Тэгэхээр бид нар энэ амьдралын бэрхшээлтэй тулж ажиллахын тулд та өнөөдөр өөрийгөө эерэг энергиэр дүүргэж явах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ 5 урууны дасгалд юу ордог юм бэ гэхээр гол нь өөртөө ажиллах. Хамгийн чухал нь өөрөө хувь хүндээ та өөрийгөө энергиэр дүүргэхэд гол асуудал нь оршиж идэг. За хамгийн нэгдүгээрх нь эрхийн урууны дасгал. За эрхийн урууны дасгал цөмөр юу авч үзэх вэ гэхээр хүний бие махбод тэгвэл хідэн ширхэг эстэй юм бэ гэдэг нь их тодорхойгүй байдаг тийм үү. Тэгээ хүмүүс асуудаг шүү дээ. Хүн ер нь энэ хүн гэдэг амьтан хідэн шиг эстэй юм бэ? Эс гэдэг маань хамгийн жижигхэн зүйл. Эргэтэн эд тэгээ эс гэд байж байгаа. Тэгэхээр эс маань үндсэндээ интернетээс цөмөрөө тоо баримт аваад үзэхэд хүний бие махбод 100 триллион эстэй юм байна. Өөрөөр хэлбэл би 100 триллион арт түмэнтэй юм байна. Миний махбод 100 триллион арт түмнээс тогтдог юм байна. Тэгэхээр ихний дасгал юу гэсэн үг вэ гэхээр би одоо энэ арт түмнийг магтах нь. Арт түмэн маань үндсэндээ том байдлаар бол эргэтнүүд гэсэн үг. Эргэтнүүдээ магтах нь. За тэгэхээр та бүхэнд сануулхад эдгээр дасгалыг энэ 5 урууны дасгал хийж явах явцдаа та өөрийгөө сайхан ажилласаа чөлөөлөөд сайхан чимээгүй орчинд за нэг 5-10 минут хангалттай 5-10 минутанд нүдээ анжгаад эдгээр дасгалуудыг хийх нь. За тэгэхээр эргэтнүүдээ магтдаг эхний эрхийн урууны дасгал. За хоёр дахь хуруу буюу долоовор хуруу. Долоовор хурууны дасгал юу яах вэ гэхээр эргэтэн болгон маань үйлдэл хийдэг. За өнөөдөр та маш их гадуур явлаа. 2 хөлөндөө та баярлж явах ёстой, магтах ёстой. Зогсоо зайг өдөр шөнөгүй ажилдаг зүрхээ магтах хэрэгтэй. За цаашлаад яах вэ? Байнгын ярьдаг амаа магт. Болсон болоогүй хоолунд идэд тэрийг нь боловсруулах гэж яддаг ходоод эзээ магтана. Өөрөөр хэлбэл энэ эргэтнүүдийн үйлдэл хийх тоолонд та магтан дуулах хэрэгтэй гэсэн үг байна. Мөн ялгаагүй нүдэ анжгаад та магтах нь. За 3 дахь нь дунд хурууны дасгал. За дунд хурууны дасгалд юу байх вэ гэхээр та өөрийгөө альва нэг эргэтний өөрчлөлттэй байгаа эсвэл өвчтөй байгаа эсвэл хөрхий зовж байгаа тэр эргэтнийг та өнөөдөр массажлж хүрэлцэж илж өөрөөр хэлбэл сэргээж өгнө гэсэн үг. За жишээлбэл та өнөөдөр маш их ажиллалаа, оюуны их хөдөлмөр хийлээ. Та өнөөдөр яах вэ? Толгойн массаж хийж болно өөртөө. За өдөржин яваад 2 хөлчин өвдөгчин ядарсан бэ? Өнөөдөр өвдгөө сайхан бариад өгч болж байна. За бөөр нуруу ууц бөөрч өвдөд. Сайхан гараа илж жагаад тийм үү? Нуруунд дээрээ бөөрөн дээрээ тавиад өгнө. Өөрөөр хэлбэл танд буцаагаад эерэг юм мэдрэгдэх буюу эргэтэн өөрөө тэрийг өөрөө мэдэрч авчиад байх нь. За 4 дахь хуруу ядам хурууны дасгал. За ядам хурууны дасгал дээр юу гэдэг юм бэ гэхээр та өнөөдөр одоо ингээд эргэтнүүдээ дараа нь үйлдэл дээр нь тэгээ дээр нь тийм үү эргэтэн тус бүрийг илж таалж массажлж идэвхжүүлснээр одоо та өөрийгөө эерэг энергиэр дүүргэнэ. Бие махбодыг та эерэг энергиэр дүүргэж гин гэж бодно. Ингийн тул зүгээр бодоо зогсохгүй л та амьдрал тохиолдож исэн 3 хамгийн ад жаргалтай мөчөө бодох хэрэгтэй. Ад жаргалтай мөч хүнд маш их байдаг. Гэхдээ хамгийн 3 ад жаргалтай мөч. Энэ юу ах вэ? Мэдээж хорин байдаг зарим хүмүүст анхны хүүхэд байдаг. За сургуульд орсон явдал байдаг. Шагнал урамшуул авч исэн хүүхд үеийн дурсамж байдаг. Гэх мэттэй эсвэл албан тушаал дэвших юм уу? Та ямар үед их ад жаргалтай байсан? Тэр 3 мөчөө та тод томруунаар өөрөө олж харах хэрэгтэй. Энийгээ дүрслэн бодно. Мэдээж танд жахан хугацаа хэрэгтэй. Та дүрслэн бодоод үзээрэй. Энэ тохиолдолд танд асуудал үүссэн, проблемтай байсан, стресстэй байсан бүх зүйл тархинаас замхан алга болдгоо шүү. Тэр ад жаргалтай мөчөө дурснаар та өнөөдөр ядам урууны дасгал буюу өөрийгөө энергиэр дүүргэж байна.
Ингээд хамгийн сүүлийн чигчэн урууны дасгал юу аах вэ гэхээр та өнөөдөр өөрийгөө эерэг энергиээр дүүргэж чадсан бол одоо энэ энерги бусдад өгнө. Бусад хүмүүст түгэнэ. Та өнөөдөр эерэг байж чадчихад бусад хүмүүс эерэг байх боломж нөхцөл нь бүрддэг. Таны эргэн тойрон оршин тогтнож байгаа хорвоо ертөнц, таны хүрээлд байгаа хүмүүс бүгдээрээ танаас шууд хамааралтай. Өнөөдөр та хайрыг хүлээж авъя гэвэл та хүнийг хайрл. Та өнөөдөр ажиргалтай бай гэвэл хүнийг ажиргалтай болов. Хэрв та өнөөдөр хүнээр одоо хүндлүүлэе гэж бодвол та хүний хүндэл. Тэгэхин тул та өөрөө энергиэр дүүрэн байх хэвээр. Эрэг энергиэр бялхах хэвээр. Энийг буцаагаад хүнд гаргаж явах хэрэгтэй дээ шүү. Тэгэхээр энэ дасгал надад амьдралд маш их одоо үр дүнгээ өгчээсэн. Би энэ дасгалуудад маш их хайртай. Тэгээ та бүхнийг ч гэсэн энэ дасгалыг хийгээд бас өөрийгөө эрэг энергиэр дүүргээрэй гэж бодож байна. Хэрвээ танд өшөө ондоо олон аргууд байдаг бол надтай бас хуваалцаад энэ аргуудаасаа бас бичээрэй. Та бүхэндээ наранцай байлаа. Түр баяртай.